За шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль нь олон улсад магадлан идэвхжлэгдсэн байгаа. За магадлан идэвхжлэнэ гэдэг маань дэлхийн 130 гаруй улс оронд манай сургуулийн диплом бол хүчин төгөлдөр та цаашид магистр болон докторийн зэрэгээр суралцах, шилжин суралцахад бол манай диплом хүчинтэй гэдгийг та бүгд энэ нүгээр бас мэдэж авлаа. За мөн 2019 онд Монгол улсад менежментийн сургууль бэлтгэж эхэлсний 60 жилийн болно. За шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль бол Монгол улсад анх менежментийн мэргэжилтэнд бэлтгэж эхэлсэн. За энэ маань 2019 онд болно. За үүнтэй холбоотойгоор дэлхийн 20,000 гаруй бизнесийн удирдлагын сургуулиуд байдаг. За үүнээс бол Монгол улсын шинжлэх ухааны технологийн сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль маань дэлхийн шилдэг 1000 сургуулийн ранкад бол энэ жил 2017 онд 2 навчаа авсан. Энэ нь бол дэлхийн шилдэг 1000 сургуулийн одоо 600-аас 700 дугаар байрлалууд дэвшиж орж ирж байгаа ийм одоо нэр хүндтэй асуудал байна. Тэгэхээр ийм нэр хүндтэй анхдагч сургууль маань хүрэлцэн ирж суралцаарай, та бүхнийг урьж байна. Үндэсний менежментийн шав сургууль. Монгол Улсын шинжлэх ухааны технологийн сургууль, бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль.